эрүүл мэндийн яам үзүүлж байна. Сүүлийн үед дэлхийн нийтийн зарим улс орнуудад бүртгэж байгаа шинэ коронавирус халдварын талаар халдвартай холбогдуулан иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна. За нэгдүгээрт бид нар гарын эрүүл ухааг маш сайн сахих ёстой. Гарын эрүүл ухааг сахина гэдэг маань гар яаж угаах вэ гэдэг ойлголтоо эхлэх ёстой. За гарыг бол бид нар бохирдсон тохиолдол болгонд угаана. Тэрс дандаа гарыг угаагаад бай гэж байгаа юм биш. Бохирдсон тохиолдол болгонд бид нар гарын эрүүл ухааг сахина. Инхдээ усаа ашиглаж гар угаана. За хэрвээ одоо гар бохирдоогүй тохиолдолд офисын ажилтан байлаа гэхэд спиртэн цуртайгаар халдваргуулгын бацаар гараа халдваргуулжулна. Танаас айл өрх болгон спиртэн цуртайгаар халдваргуулгын бацаар гарыг халдваргуулжулээ гэсэн бол үг биш юм аа. Гар угаана гэдэг маань усан дотор зүгээр гарыг хийгээд болохуулаад ачхыг хэлэхгүй энэ савнтай бүлээн усаар савндаж одоо хэд дахин гар угаахыг бол хэлж байгаа. За сүүлийн үед зарим аж ахуйн нэгж байгууллага албан газрууд айл өрхөд бүгд одоо хаалганыхаа бариулууд дээр хөв марл эсвэл одоо даавс хамбаагаар ороож одоо зүүсэн байна. Энэ маань одоо хамгийн болдгоо зүйл. Яагаад тэгэхээр тэр ноотон зүйл дээр хүний гар одоо хурж бохирдуулах түүгээрээ дамжиж одоо гараар цаашаа хадар данжих эрсдэл үүсдэг учраас энэ бол одоо болохгүй. Үүний оронд 2 цаг тутамд хүний гар хурж байгаа бүхэл зүйл дээр чигт цэвэрлэгээ хийх ёстой. За энэ цэвэрлэгийг хийхдээ холоор агуулсан бодисыг бол ашиглах ёстой. Тэгээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу найруулж одоо хэрэглэнэ. Агаарт спирт одоо цацж байгаа явдлууд байна. За цэнхэр спирт цацж гэнэ гэж байна. Цэвэр спирт цацж гэнэ гэж байна. Сүүлийн үед одоо арх цацж гэнэ гэсэн ийм асуудууд яригдж байна. Маш олон хүмүүс эндээс зөвлөгөө авч байна. Тэгэхээр энэ агаар цацлага хийх гэдэг бол хамгийн буруу зүйл. Энэ тийм үүний оронд бол одоо салхичуулалтыг маш сайн одоо хийх хэрэгтэй. Гэхдээ салхичуулалтыг хийхдээ өрөөний тасалгааг бол хит хүүтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл вирус маань өөрөө хүйтэн төсвөртэй гэж үздэг учраас хит одоо хүйтэн болгож болохгүй. 15 минут тутамд агаар сэлгэлтийг бол хийж явах хэрэгтэй юм аа. За мөн иргэд маань өөрийн гэсэн аягтай, халбахтай, савхтай энийхээ одоо ариун цэвэр маш сайн сахиж угаа цэвэрлж ингэж хэрэглэж явах хэрэгтэй. За мөн нийтийг одоо нийтийн дунд нийтийн хоолны газар олноор одоо дундаа тавьж одоо халбагдаж идэг жишээлбэл хятад хоол, солонгос хоол ийм хоолнуудаас одоо айл болох одоо татгалзах ийм одоо шаардлагатай байна. Монгол улсын эрүүл мэндийн яам.